Монгол улсад тусгаар тогтнолыг авч ирсэн үндэсний ажилсан усгалыг байлан хувьсгалчдыг төлөөдөн зөвлөлт Орос улсаас тусламжгүйхээр удсан Төгсмийн Бодо, Солын Данзан, Дандны Сүхбаатар, Асран Бэлгийн Тогсон, Барьзавын Осол, Амбын Шагдаржав, Хорлоогийн Шообалсан нарыг түүхэнд анхны толгой хэмээн нэрийгдэлээ. Бодон улс төрийн хэрэгээр баримтлагдсан цаазын ял сонссон анхны хэлмэгдэгч бөгөөд тэргүүний сэхэдэн хүн байсан юм. 1922 оны 8 дугаар сарын 31-нд улс төрийн хэл сэргээр цаазаар ахуулсан байна. Тогсмын Бодон 1885 онд Мандшир хотын шав, Дэндвийн отог, одоогийн Төв аймгийн сэргэлэн сумд төрж яманд бичээж хийж байгаад хаант Орсын консулын дэргэдэх орчуулагч хэлмэрчдийн сургуульд багшаар ажиллах болжээ. Бодо Монгол, Төвд, Манж, Хятад хэл бичгийн боловсралтай сэхэтэн хүн байсан юм. 1919 оны намар Бодон консулын дэнжийн нууц бүрмийг үүсгэн байгуулж, улмаар 1920 оны ихээр зүүн хүрээний нууц бүргэнтэй нэгдэж, Хятадын дарангуулыг буруу шаасан ухуулах хууц, их хүрээнийх гамин цэргийн хүч, байрлалыг судлах, Богд хаан болон бусад томоохон ноёд язгууртнуудын үзэл бодлыг тандах зэрэг ажлуудыг хийж байжээ. 1921 онд шивэд эхэлсэн хуралдаанаар Монгол Ардын намыг албан ёсоор байгуулж, гадаад хэргийн сайдаар бодоо томилдож, улмаар 1921 оны 4-р сарын 16-нд Чагдаржавын оронд Монгол улсын ерөнхий сайд болжээ. Бодоог Америкийн нэгдсэн улс, Хятад зэрэг улсуудтай сөлбөлдсөн, хувьсгалын үйл хэргийн эсэргүү бодлого явуулсан гэж буруутгасны дараагаар тэрээр эрүүл мэндийн шалтгаан зааж ажилласаа огцрох хүсэлт гарган бүх албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна. Улс төрийн тавцангаас гарсан хэдий ч Бодоог зүгээр орхилгүй мөрдөн байцааж, улмаар 1922 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн үүрээр гадаадын харгас дайсан этгээд лугаа сөлбөлдөн нийлж, ардын засгийг устган, эзэрхэг засгийг босгохоор зөвлөдөн явсан ба энэ явдлыг нуун дарсан, эх орноосоо урвсан гэх хэлсээр ял тулган чархатан даваачиж буудан хороож байна. Бодоогс нэг Монгол улсын дээд шүүхийн 1997 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 232 тоод тогтоолоор ногдуулсан хэргийг хэрэгсэхгүй болгон нэр төрийг нь цагаатгсан байна. Цус урсавч хэд тогтов, эрхэмлэж яваараа хэмээн эрхчлөө тусгаар тогтнолыг та нарт ангуулдээ. Хорлоогийн чой батсан. Алдаа оноо хосолсон нэгэн жарны хугацаанд муу хэвлэгдэхтэн муу хэвлэгдэж, цаашаагдах олонд нь цаашаагдсаар ирсэн. 20-р зууны Монголын улс төрийн нэр зүтгэвтэн Чингисээс хойш тасарсан Монголын голомтыг 20-р зууны эхэнд дахин бадамлуулахад онцгой үүрэг гүйцэтгэсэн хүн бол Маршал Хорлоогийн чой батсан юм. Чой батсангийн хувьд анхны 7 нөхдийн бүрэлдэхүүнд Орос хэвтэй учир багтаж, эрхүү хотноо их үйл хэргийг сэдвэлцэж эхэлсэн юм. Тэрээр хувьсгалын үйл хэрэгт идэвхжин оролцож, ардын журам цэргийн сурталыг номлогч, улмаар 1921 оны 5 дугаар сарын сүүлчээр баруун замын тусгай ангийн цэргийн захирагч, ардын журам цэргийн дэд жанжнаар тус томилогдсон хүчин зүтгэж, 1924 оны намраас 1928 он хүртэл бүх цэргийн жанжин, 1929-с 1930 он хүртэл улсын баг хурлын дарга байж, бас феодалын хөрөнгө хуваах төв комиссийг толгойлж байв. Харин 1930 онд Хорлоогийн чой батсан барууны үзэлтэн мөн архинд орсон гих зэрэгээр шөмжлөгдөж нэг хэсэг ажилгүй хүртэл байв. 1931 оны эцсээр тэрээр мал тариалангийн яамны сайдаар томилогдож дахин төрийн албанд эргэж ирсэн байна. Тэрээр 1934 онд Москвад очиж жид шахан боджээ. Мөн энэ үедээ Лумбийн хэрэгэгчид нэр холбогдож байв. Чой батсангийн нэр улс төрийн хэлмэгдүүлэлт нэг хүнийг дахин шүтэх зэрэг Монголын нийгэмд ноцтой сөрөг үр дагавар авчирсан бурангуй явдалтай холбоотой боловч эцсийн эцэст Монгол улсын тусгаар тогтнолын төлөө буян нүглийг дэнслэх түүхэн амаргүй хувь заяа түүнд оногдсон билээ. Тэрээр Монгол түмний түүхэн сургамж болж үлдсэн юм. Солын Данзан 1985 онд халахын туршид хан аймагт төрж, бага наснасаа хөдөлмөрч Нэгтнэмбай зан төлөвтэй болж өссөн юм. Хийдэд шавлан сууж, Монгол өвчигт тайлагдсан. Өсвөр насндаа манж, Хятад хэл сурч, худалдаа арилжаа, ганц тооцоонд ойрцсон нь түүнийг санхүү эдийн засгийн сэтгэлгээтэй болгон төлөвшүүлжээ. Багасаа тооцоонд гаргууд, бодит үндэслэлээр дүгндэг зан түүнийг хожимын төр намын бодлогыг тодорхойлогч сэхэтэн болгосон байна. Залуу Данзан шинжлэлд нээлттэй, бодит тооцоонд тулгуурдан шийдвэр гаргадаг, боловсролтой барууны сэтгэлгээтэй удирдахч байна. Түүнийг тухайн үед шилэн буюу ил тод санхүүгийн сахилгыг эрхэмлэгч, төрийн мөнгийг ариун зүйл гэж үздэг зарчимч хүн хэмээн дуусдаг. Мөн орчин үеийн техник шин соёлд нээлттэй хандаж 1920-ад оны ихээр тухайн цагтаа ховрог тооцогдох Америк Ford автомашин хэрэглэж явсан нь түүний шинжлэлийн сэтгэлгээ, орчин үеийн хэм маягийг илтгэв. Данзантай холбон уламжлан өгөөд эргэн бүр баяжих тун, эргэн баян бол улс баян гэх үгсэл нь түүний эдийн засгийн бодлогын гол философи байна. Түүний ойлголтоор улс орны баялаг гэдэг хийсвэр ойлголт бус харин эргэн бүрийн хөдөлмөр, өмч, хөрөнгөлөл, санхүүгийн эрх чөлөөн дээр тогтдог байлаа. 1919-с 1920 онд их оромчдын нууц хөдөлгөөнд нэгдэн тусгай тогтнолоо сэргийг үүрэх хэрэгт оролцож 1920 онд ардын намыг байгуулахад анхдагчдын нэг гол зохион байгуулагч болсон юм. 1921 оны ардын хувьсгал ясны дараа Монгол ардын намын төв хорооны дарга улмаар сангийн яамны тэргүүн сайдаар ажиллаж улсын анхны төсөв татвар мөнгөний бодлогыг боловсруулан төрийн санхүүгийн сахилга төвлөрлийг тогтоож шинэ Монгол улсын эдийн засгийн суурийг тавилдсан байна.
Мөн ерөнхий сайдын орлогч бүх зэргийн жанжнаар ажиллаж, нам, төр, зэргийн удирдлагад зэрэгцэн оролцсон нь түүнийг шинэ Монголын бодлогын төвд байсныг харуулдаг. Данзан эдийн засгийн бие даасан байдлыг бодитоор хэрэгжүүлэхийг зорж, үндэсний мөнгөн тэмдэгтийн санаачлага дэвшүүлэн санхүүгийн тусгай тогтнолын эхлэлийг тавихыг оролдсон юм. Мөн Монгол улсын анхны үндсэн хуулийн төсөлд үндэсний бүрэн эрх, төрийн хараа тус байдал, иргэний өмчийн баталгааг чухалчлан тусгасан нь түүний бие даасан хөгжлийн үзлийг илэрхийлдэг. Гэвч иргэн төвтэй эдийн засгийн бие даасан үзэл санаа нь тухайн үеийн улс төрийн чиглэлтэй зөрчилдөж, 1924 онд түүнийг буруудхан амь насыг нь хороосон юм. Тэр дөнгөж 39 настай байлаа. Түүнийг устгаж болгоч үзэл санааг нь устгаж чадаагүй юм. Түүний иргэн баян бол улс баян дэх үзэл 100 жилийн дараач Монголын хөгжлийн утга учирыг сануулсан үнэт сургамж хэвээр байна. Анхны 7-гийн 1 Дансран бэлгийн догсмын тал тэрээр 1884 оны 7 дугаар сард одоогийн Хинтээ аймгийн Баян овоо сумын нутагт мэндэлжээ. Бага наснаасаа гэрээр Монгол бичиг залгаж 15 настайгаасаа хошуу яамны түшмэл мөн Богд хаант Монгол улсын үед сангийн яамны бичээж цэргийн яамны их зохиогч түшмлэр ажиллаж байжээ. Гэм болон цэргийн гавьяаны одон Алтан гадас мөн Туваа улсын байлдааны гавьяаны одонгоор шагнаж байжээ. Түүнд хэлс хэрэг тулган баривчилж 3 жил хорсны эцэс 1941 оны 7 дугаар сарын 8-нд цаазалсан байна. Түүнийг таал төгснөөс 21 жилийн дараа бүгд найрамдах Монгол ард улсын ардын их хурлаар хилэлцэж цагаатгажээ. Үндэсний Сүхбаатар, Монголын төр цэргийн зүтгэлтэн, Монгол улсын баатар, ардын цэргийг үндэслэн байгуулагч 1921 оны хувьсгалын удирдагчдын нэг, Халахын Сэцэн хаан аймгийн Ёлт Бэсэн хошууны харьяат 1893 оны 2 дугаар сарын 2-нд төрсөн. Онход овогт Жаминд шавьорж Монгол бичиг сурсан. Улс үндэстний хувь заяаг шийдвэрлсэн дайн байлдааны цагт бүх цэргийн жанчин Сүхбаатар ард түмний дунд өндөр нэр хүнд алдартай байж нийт ардчилсан чиг шугамыг тууштай баримталсан үнэнч шудраг байдлаараа ялгарч эв нэгдлийг эрхэмлэж байсан нь түүнийг үндэсний баатар шинэ Монгол улсын ихэнх үеийн гол удирдагчдын нэг болгожээ. Сүхбаатарын гавьяаг үнэлэн 1922 оны 1-р сарын 10-нд зөвлөлт социалист бүгд найрамдах холбоод Орос улсын Улаан зүгийн Одонгоор 9-р сарын 23-нд Монгол улсын Зоригт Баатар Бэс цолоор шагнажээ. 1922 оны эцсээр цэргийн яамны сайдаас чөлөөлөгдсөн. 1923 оны 2-р сарын 20-нд өвчнөөр нас барсан. Богд хааны зарилгаар Сүхбаатарыг гүн цолоор шагнасан. Сүхбаатар Янжмаа нарт зэрэг өргөмжлөхөд өмсөх хувцас байхгүй учраас Манжихэл тоо бодлогын багш Цэйн Бэсийн ноён хатны хувцсыг өмсөж энэ зургийг авахуулжээ. Хожим энэ зураг мөнгөн тэмдэгтэн дээр заларсан. 1918 он. 1941 оны Монгол улсын 5 төгрөгийн тэмдэглэл. Баруун талд Сүхбаатарын гэрэл зураг байна. Сүхбаатар жанчны гэргийн Сүхбаатарын Янжмаа. Жинхэнэ нэр нь Нэмэндэн Янжмаа. Нийслэл хүрээний уугуул. Сангийн яамны сайд барь завын босол. Анхны 7-гийн 1 босол Панлайван Дамтан сүргийн цэрэгт цэргийн ламаар явж эх орноо хамгаалах тулдаанд удаадараа оролцож байжээ. Тэрээр хувьсгалын үйлчлэгт идэвхтэй оролцож Монгол Ардын намын анх дугаарыг хурлаар намын төв хорооны тэргүүлэгч гишүүнээр сонгогдож улмаар ардын төр засгийн газрын сангийн яамны анхны сайдаар томилогдсон ажилласан байна. Намын анхны хурлаар Монгол Ардын намын төв хороог байгуулахад анхны 3 хүний бүрэлдэхүүнд багтсан гэдэг. Хувьсгалын ялалтын дараа 1921 оны 8 дугаар сараас бүх зэргийн дам цэрэг ардыг эмчлэх хорооны дарга намын хянан байцаах дүү комиссийн дарга хянан байцаахын яамны тэргүүн сайд Монгол банкны дарга улсын баг хурлын орлогч дарга зэрэг өдөрдөх тэргүүлэг албаш байжээ. Амбин Жагдаржав. Жагдаржав нь ардын засгийн анхны 7-гийн 1. Хувьсгалаас өмнө Орос, Англи, Герман орноор явж нүд байсан бөгөөд хүрээнд байгуулагдсан 20 улс бүлгийн консулын жинжин бүлгийн гишүүн тэрээр ардын төр засгийн газар байгуулагдсан анхны ерөнхий сайдаар ажиллаж байгаа. Тун удалгүй 1921 оны 4-р сард Тагнын Уран хаан хязгаар засгийн газрыг төлөөлсөн төлөөлөгчөөр ажиллаж байжээ. Анхны 7 дундаа боловсрол үндсэн харснараа баггүй тооцогдох Жагдаржав ардын хувьсгалын үйл хэрэгт онцгойлон үр гүйцэтгсэн гэдэг. Жагдаржав нь 20 дугаар зууны эхнээс Монголын нийгэмд түүнд хэрэгэрсэн дэвшилтэд дарагдсан үслийг дэмжигч эдийн засгийн сэтгэлгээний шинэ үеийн төлөөлөгч улс орны эдийн засгийн тусгаар байдлыг тууштай эрхэмлэгч 1921 оны үндэсний ардчилсан хувьсгалд хамгаалан оролцогч ардын төр засгийн газрын анхны дарга сангийн яамны сайд хөвсгөлд дарагтад суусан төлөөний сайд хэмжээд саазд Богд хааны шадар сайд байв. 1921 оны 3 дугаар сард сангийн ба эдийн яамны түвшингийн албанд давхар томилогдсон ажиллаж байхдаа үндэсний ардчилсан хувьсгалыг ялахад хүргэх санхүү хөрөнгийг нөөцийг бий болгоход онцгойлон анхаарч ажиллажээ.